шинэ юм бол биш. Урд нь зогсуулж ирсэн заалтуудыг зэгцлээд нэг бүлийн заалтууд зогсуулж их туршиж ярихгүй асуулт хариултаар явуулж байна. Тэгэхээр гол нь зөрчин шалган шийдвэрлэх тухай зөрчин шалган шийдвэрлэх ажиллагаа яагаад гэж тусдаа хуулиулах шаардлага гарсан бэ гэхээр төрийн энэ шалгалт зөрчин шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Төрийн шалгалт явагдаад байна уу? Эсвэл зөрчин шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаад байна уу? Төрийн шалгалт ажиллагааны явцад үр дүнд нь зөрчил арилгах ёстой юм уу? Дутагдлуудыг засах ёстой юм уу? Эсвэл зөрчил илрүүлэх зорилгоор хуучин хуулийн этгээд үйл ажиллагааг шалгачаад дараа нь торгох уу гэдэг ийм асуудлууд үүсгэсэн. Үндсэндээ сүүлдээ зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа захиргааны ажлын тухай хууль төрийн шалгалтын энэ хуулиар зохицуулж байсан энэ ажиллагаа маань хоорондоо үндсэндээ зарчмын ялгаагүй болж эхэлсэн байна. Өөрөөр хэлбэл зорилго чиглэл нь бол ийм гурван процессын үйл ажиллагаа хоорондоо холбосныг одоо энэ зөрчин шалган шийдвэрлэх тухай хууль гарснараа төрийн шалгалт зөрчин шалган шийдвэрлэх эрүүгээр шалган шийдвэрлэх гэсэн хууль тогтоомжийн алдаа зөрчил гаргасан ийм хүн хуулийн этгээдүүдийн шалган шийдвэрлэх ийм процесс тодорхой хэмжээгээр ялгарч ирнэ гэсэн. Өөрөөр хэлбэл иргэн хуулийн этгээдийн явуулж байгаа үйл ажиллагаа түншлэг үйлдвэрлэж байгааг орлуулж байгаагаар төвлөрж байгаа ажил үйлчлэгээ хууль тогтоомжид тавьсан шаардлагыг хангаж байна уу гэдгийг төрийн шалгалт шалгах ёстой гэсэн. Өөрөөр хэлбэл 7 сарын 1-ээс хойш төрийн энэ шалгалтаа явуул өдөртөж бодлуулахдаа зөрчил илрүүлэх хууль тогтоомж зөрчигдөж байгаа эсхийг олж тогтоох тодруулсан өгүүлбэр үг төрийн шалгалтын хуулинд ашиглагдаад эрхэл юм удирдамжинд ашиглагдах юм бол захиргааны нэг шүүхтээр очиод унах гэсэн. Яагаад гэвэл наач төрийн шалгалт биш зөрчил илрүүлэх ажиллагаа байна. Тийм учраас төрийн шалгалтын үйл ажиллагаанд хууль зөрчсөн байна гэж төрийн шалгалтын явцад заах шүүхтээр очиод унах юм ардалтай гэсэн. Унаа зогсохгүй тавигдсан актын улмаас учирсан орлыг тухайн улсын байцаагч одоо нөхөн төлөвлөсөн улсын байцаагч төлөвлөсөн тухайн байгууллага улс төлөвлөн мөн цаашлаад улсын байцаагчид яагаад энэ хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг асуудал үүсэх. Эрсдэл 7 сарын 1-ээс үүссэн. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь өөр процесстэй гэсэн. Одоо жишээлбэл би санхүүгийн зохицуулах орны жишээнд авч үзье л. Санхүүгийн зохицуулах орон төлөвлөгөөт болон төлөвлөгөөт тус энэ шалгалт юм. Жишээлбэл даатгалын компани албан журмын даатгалын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хэрхэн яаж хангаж өгнө гэдгийг шалгахын тулд төрийн шалгалтын тулд урьдчилан удирдамжаа тэр байгууллагыг хөрвүүлдэг. Танад ийм хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгаж байна. Тийм учраас энэ шалгалтанд бэлтээгээд урьдчилаад хүргэн гэсэн. Энэ бол төрийн шалгалт. За тэгээ байж итэл одоо жишээлбэл нэг банк зуучлалын үйл ажиллагаа явуулаад байна гэдэг ийм гомдол ордог. Хуулиараа тухайн банк зуучлалын үйл ажиллагаа явуулахдаа санхүүгийн зохицуулах орноос зөвшөөрлөг өгсөн. Өөрөөр хэлбэл энэ маань зөрчлийн шинжтэй мэдээлэл орж ирж байна. Энэ тохиолдолд зөрчил шалган шийдвэрлэх хууль тогтоомжид заасан дагуу урьдчилж ямар нэгэн удирдамж төлөвлөгөө тэр хүмүүст үзүүлэхгүйгээр прокурор нэгдсэн бүртгүүлж дугаар аваад шууд очиод шалгаад өгч. Гэхдээ мэдээж танаа банк зөвшөөрөлгүй даатгалын зуршлын үйл ажиллагаа явуулж байгаа энэ зөрчлийг шалгаж байна гэдээ орчихсон. Төрийн шалгалтын ажиллагааны явцад хүн дуудаж ирүүлэх бичиг баримт шаардаж авах их бол нэлээд хязгаартай бол зөрчин шалган шийдвэрлэх ажиллагааны явцад бол дуудаж ирүүлэх ихгүй даатгалын хэрэглэн үнэн зөв мэдүүлэх үүргийг бүтээлээд хэрэгтэй ийм өөр процесс.
Дараа нь чи хор уршиг юм. Өөр. Одоо жишээлбэл нэг баг андраалын үйл ажиллагаа явуул. Өөрөөр хэлбэл үйл цаас гаргахчдад худлаа мэдээлэл өгөөд тэрний улмаас болж зах зээлд ямар ч ашиггүй үн цаас худалдаж аваад тэрбум өргөөр тохирч. Энэ бол гэмт хэрэг болж байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл санхүү зохицуулалтын улсын байцаагч үн цасны зах зээл дээр буурч мэдээлэл ашиглаж буурч хугацааны талаар сурчлагаа явуулсан гэдэг тогтоогоо одоо эрүүгээр хэн шийдвэрлэх ажиллагаа буюу эрүүгийн үсгэлгээд одоо прокурор гэж хэлж байна гэсэн. За прокурор эрүүгээр үсгээд зох байгуулалт хийж байна. Өөрөөр хэлбэл одоо энэ төрийн шалгалт зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа эрүүгээр хэн шийдвэрлэх ажиллагаа гэдэг дараас нь дөрвөн ажиллагаа ялгаатай болж байна гэсэн. Одоо бодит байдал дээр яг үгээр зөрчил үйлдэгдсэн гэдэг мэдээлэл аваад төрийн шалгалт хийж байна. Замд төрийн шалгалт хийж байгаа явцад зөрчил илэрх тэр битгий гэмтэргийн шинжилгээ үйлдэл илэрхэд тоох. Өөрөөр хэлбэл мэргэжлийн үйлдэл энэ шалгалт үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд зөвхөн өөрөө үйл ажиллагааг явуулна. Гайлын татвар авах хичээн, татврын татварууд хөрвүүлэх хичээн, санхүүгийн зохицуулбараа санхүүгийн зах зээлээр доктортой байлгахыг хичээн. Түүнээс гурамч зүгээр үлдээд тэр зөрчил гарсан байх нь бүгдийг ерөөсөө анхаарахгүй орхидог. Энэ үзэгдэл, энэ үйл явдал зөрчил шалган шийдвэрлэх хуулиар хоригдож байгаа. Өөрөөр хэлбэл гэмтэргийн шинжилгээ ямар нэг үйл илэрхийлэх юм бол прокурор мэдээлэл гэсэн. Тэгэхээр 7 сарын 1-ээс хойш улсын байцаагч нар тодорхой хэмжээгээр хууль тогтоомж заасан зөрчил мөн тогтоогдож байгаа факт маань гэмтэрэг мөрөө гишүүнүүдийг зөвлөжлөх ур чадвар нэлээд шаардлагаасаа гадна цагааны хэрэг үйлчлэлтэнд явж байгаа прокурорууд маань нэлээд одоо чамбай ажиллахгүй бол улсын байцаагчлаар маань яг урд ажиллал хийгээд явуулгаас тэр зөвлөжлөн үйлчлэлээр бол их сэхтэй жоо асуудал байна. Тэгэхээр энэ дээр бол прокурор хариуцлага өндөр болох байна. Өөрөөр хэлбэл урд нь 240 орчим хуулиар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа зөрчил процессыг тогтоож байсан. Нэг бол төрийн шалгалтын хуулиар зөрчил шалгадаг, нэг бол захиргааны хариуцлагын хуулиар зөрчил шалгадаг, нэг бол салбарын хуулиар зөрчил шалгадаг. Эсвэл ямар нэгэн арга сайдын тушаалаараа зөрчил шалгадаг. Зарим зөвхөн агентлагийн даргын шийдвэрээр зөрчил шалгадаг байдал одоо байхгүй болж байгаа юм. Хэрвээ ийм журмаар зөрчил шалгах юм бол шүүхтэр очиод бүх шийдвэр хүчингүй болно гэсэн. Тэгэхээр эрүүгийн хэрэг хэн шийдвэрлэх тухай хуулиас зөрчил шалган шийдвэрлэх хууль маань өөрөө нэмэгдэн. Гэвч энийг улсын хэмжээнд 12,000 орчим улсын байцаагч нар хэрэгжүүлнэ. Дээрээс нь бүх цагдаа шүүхийн шийдвэр хэлийн ажиллагаа төрийн тусгай хамгаалтын хэрэгжүүлэх учраас энэ хуулийн ач холбогдол бол зөв өргөн дээрээс нь үр нөлөө өөр байх юм аа. Тэгэхээр зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль гарснаар ямар ач холбогдолтой вэ гэхээр иргэний эрхийн хамгаалалт гэж. Ямар хамгаалал юм бэ гэхээр за нэг хуулийн хэлээр орж ирээд зөрчил гаргахаараа өөр аргаар хэмжээ авах. Татвараа төлөх болохоор нэг өөр хуулиар хэмжээ авах. Санхүүгийн зохицуулалтын хяналттай үн цаас зохицол компани болоод тайлбар төлөвлөгөө өгөх болоод тэрнтэй холбоотой хууль зөрчигөөрөө зохицол компани гэдэг утгаараа өөр хуулиар хэрэгжүүлдэг. Тэгвэл одоо тэр компани ямар үйл ажиллагаа явуулж байгаагаас үл хамааран зөрчил гаргасан бол нэг хуулиар өөрөөр хэлбэл зөрчлийн хуулиар ажиллуулсан хамт нэг хуулиар өөрөөр хэлбэл зөрчил шалган шийдвэрлэх хуулиар нэг процессор явдаг болно гэсэн. Өөрөөр хэлбэл маш олон хуулиас харахгүй гэсэн нэг л хуулиас харна. Дараа нь бүхий хамт тушаалтны үйл ажиллагаа чиглэдэг.
маш олон хууль, дүрм, өрсөлдсөн хэмжээтэй ийм эрхзүү актуудыг хэрэглэх биш ганцхан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа төрийн эн шалгалтын хууль зам салбарын эн шалгалтын үйл ажиллагааг зохицуулсан ийм хуулиар л үйл ажиллагаа явуулсан. За төрийн шалгалтын хууль дөрвөн баригдаа сайн болчих шиг боллоо. Хэрвээ энэ жигдэрчих юм бол үндсэндээ төрөөс явуулдаг хэн шалгалт маань жигдэрх үр боломжтой. Нэг өстө иргэний хамгаалал албан тушаалтны үйл ажиллагааны хоорондын зөрчил байх. Иргэн нэг хууль барьцдаг, албан тушаалт нь өөр хууль барьцдаг. Өмгөөлөгч нь бас өөр хууль барьдаг. Ийм байдал байх боломжтой. За тэгэхээр ерөнхийдөө 7 сарын 1-ээс хойш шийдлүүд бол байдаг хэврээд оролцсон шийдэл ороод байгаа. Ирэх асар ороод байж байгаа. Баримтлал бол баримтлагддаг ороод байж байгаа. Шинэ төрлийн шийдэл бол нэмэгдээгүй. За мөн зөрчил шалган шийдэл зөрчлийн хуулиас өмнө за энийг бол хуулиуд мэдж байгаа. Нөгөө эхийн дэвтэр суурилууд хийхгүй. Одоо зөрчил гэж тооцогдож байгаа. 7 сарын 1-ээс зөрчил гэдэг шалгалтад процесс явж байгаа бол шууд процесс 7 сарын 1-ний 00:01 цагаас процессын үйлээрээ бүх ажиллагаа зогсно гэсэн. За мөн зөрчлийн тухай хуулиар баримтлал шийдэхлүүд зарим чөлөөлөлт хүчингүй болсон байна. Энэ тохиолдолд 2017 оны 1 сарын 1-ний 7 сарын 1-ний 00 цагаас энэ баримтлагдсан хүмүүс чөлөөлөгдсөн гэсэн. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа 7 сарын 1-ний өмнөөс эхэлсэн бол үргэлжлээд явчихна гэсэн. Дахин тухайн ажиллагааг хийх шаардлагагүй. За энийг бол дээд зүг тайлбарлах гэж таах. Бусад орнууд бол ер нь бол урдны практикаар бол ер нь тэр 7 сарын 1-ээс өмнө хийсэн процесс ажиллагаа хуулийн дагуу хийсэн гэж үзээ. Тэр ажиллагааны явцад илэрсэн баримтлал мэдээллийг нотлохын хэмжээнд шууд тооцоод шийдвэр гаргаж өгдөг юм байна. За харин цагааны иргэдээр цагааны шүүхтээр байсан зүйл нь эрүүл шүүх рүү явах. Эрүүл шүүхтээр иргэний шүүхтээр шийдвэрлэж байгаа маргаанууд цагаан иргэн рүү очих. Ийм шилжүүлүүд бол хийгдэнэ. Яагаад энэ гурван төрлийн шүүхийг яриад байна гэхээр хууль маань өөрөө зөрчилгүй учраас зөрчлүүд маань гурван төрлийн шүүхтээр хэрэглэгдэнэ. Зарим нь эрүүл үү? Нөгөө баримтлах нь болохоор иргэний иргэдээр захиргааны шүүх рүү буруу салаа явж байна. Одоо бол эрүү захиргаа гэсэн ийм хоёр байдлаар явж байгаа. За хуулийн үйлчлэгчрээ. За энэ нөгөө энгийн хүмүүс суусан учраас энийг жоохон дэлгэрүүлж тайлбарлая. Өөрөөр Монгол улсын нутаг дэвсгэр. Улсын байцаагч ялангуяа уулуурхай улсын байцаагч нар газрын доор хэдэн метр доор байсан ч дэлхийн цөмд хүрчээгүй бол Монгол улсын хил үйлчлэнэ. Агаарын хэлний хяналт тавьдаг улсын байцаагч нар дээшээ агаарын мандлаас гарчаагүй бол тэнд Монгол улсад нислэг үлдэж байгаа. Монгол улсаас нислээд Монгол улстай бууж байх юм бол тэр агаарын орон зайд гарсан зөрчлийг Монгол улсын хуулиар хэн шийдвэрлэнэ гэсэн. За дипломат хатшгүй дах хэрэгтэй. За энэ дээр бол ихэд гайгүй өөрөө улсын байцаагч нар дипломат хатшгүй дах хэрэгтэй байх юм бол тэр хүний бай бичиг баримт цагтлaalцыг төрийн болгоны зүйл бол хатшгүй дах байдаг. Хэрвээ шаардлагатай бол гадаад харилцааны асуудал төрийн захиргааны байгууллагаар амжуулж шаардлагатай. Ийм олон улсын процессын журам олон улсын Вений конвенц гэж байдаг. Энэ конвенцийн дагуу болдог гэсэн. За хуулийн нэр томьёоны хувьд бол зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль нь их энгийнээр хэлбэл жижиг эрүүгийн процесс юм. Өөрөөр хэлбэл эрүүгийн хууль зөрчлийн хуулийг та нар харах юм бол зөрчилдөр бол хохирол байхгүй. Журам зөрчсөн байдаг. Журам зөрчөөд хохирол гараад ирэхээр тийм тэр болчих юм. За мөн жижиг болгоо зөрчил хохирлын хэмжээ нэмэгдээд ирэхээр тийм тэр болчих юм.
Тэгэхээр энэ зөрчлийн процессын хувьд маань өөрөө 3 төрлийн процессыг дотроо агуулсан. Өөрөөр хэлбэл процесс зөрчигдөө хэн хүний эрх ашиг хөндөгдөөгүй ийм процесс үүсдэг. Дараа нь хүний эрх хууль ёсны эрх ашиг сонирхол эрүүл мэндийн эрхчлөлд нь огт зөрчилсөн тохиолдол үйлчилдэг. Цоо процесс. За дээрэс нь захиргааны зөрчил гэж хуучин ярьдаг энэ зөрчил маань өөрөө газар дээр үйлдэгддэг маш бага тохиолдолтой учраас тэр даруйдаа хурдан шийдэгдэж байна. Ийм процесс гэсэн 3 процессыг одоо багтаасан байгаа. За жишээлбэл Тэвчлээ би дандаа санхүүгийн зохицуулахаар жишээ ярьж байгаа шүү дээ. Ажилтг учраас эндээсээ жишээ. Нэг сургууль доллараар төлбөр авч ийна гэдэг мэдээлэл ирээд санхүүгийн зохицуулахаар энийг шалгах ёстой. Очоод шалгаад газар дээр төлбөр төрсөн баримт нь байна. Доллар нь байна. Энэ тохиолдолд шууд газар дээр торгоод долларын хурааж аваад улсаа оруулах. Процесс эхлэлээ дууслаа. Бидний байн харагддаг зүйл бол явган хүний гацгүй газар гарлаа, цагтаа таарлаа, хорглоо процесс дуусаа. Тэгвэл хууль тогтоомж зөрчсөн үйлдэл. Нилээ ажиллагаа ордог одоо шиг санхүүгийн зөрчлүүд байгаа. Мэргэжлийн ажил үйл ажиллагаа тодорхой шинжилгээний дүгнэлт гарч ирж чанартай чанаргүй байна уу? Үнэхээр энэ хариу царийн дэглэм зөрчсөн зөрчөөгүй юу гэдгийг нарийн ажиллагаа хийгээд нэлээд хугацаашаа ийм процессүүд байгаа. Тийм учраас зөрчин шалгалтын шийдвэрлэх тухай хууль зохицуулаагүй заалтуудыг ихэвчлэн эрүүгийн процессын зохицуулалтаар шийдвэрлэж байгаа. Хураа идэвхжлэх, идэвхрэн устгах, өөрөөр хэлбэл өргөн модны зүйлийг устгах гэсэн ийм процессууд эрүүгийн хэн шийдвэрлэх хуулиар явж байгаа. За нэр томьёо ойлгомжгүй байх бол эрүүг зөрчил эрүүгийн процессыг хэлсэн шууд аваад хэрэглэхээр хуулиндаа заагдсан. Хуульчлагдсан гэсэн. Энэ хууль заасан нэр томьёо эрүүгийн зөрчлийн хууль болон эрүүгээр хэн шийдвэрлэх хууль зааснаа ойлгоно. За хил бичиг. За мэдээж төрийн албан хэрэг. Монгол хэл дээр. За зөрчлийн процесс маань өөрөө бусад зөрчлөө болдог. Өөрөмц. Жишээлбэл удамжинд хог аялал гадаад нэг. Энэ тохиолдолд төрийн хэрэг Монгол хэл дээр явуулж өстой гэдэг нөгөө цагдаагийн албан агчин орчуулагч хэлмэрч хайраад явахгүй гэсэн. Тэр хүн өөрийн хэлний мэдлэг ашиглаад тухайн зөрчлийг хянан шийдвэрлэх боломжийн нэг хуулиараа нэгэд төрчихсөн байна. Гэхдээ тэр хүний төрөлх болон сайн мэдээлэлээр мэдээлэл авах юм бол хуулиараа нээлттэй байна. За хугацаа тоолох. За зөрчил маань өөрөө бас маш богино хугацаанд дасан зогсоогдож байдаг. За мөн богино хугацаанд дасан зогсоогдох бол өөрөө маш богино хугацаанд гэмт хэрэг болж байгаа. Үр дагавар нэгэн ноцтой байдаг учраас даруй гэсэн юм заалтууд байгаа. Өөрөөр хэлбэл зөрчин шалгалт ажиллагаа бол даруй шийдэгдээд байна. Гэхдээ Монгол орны онцгой шалтгаалаад нэгэн ялангуяа бүх зөрчил бол Улаанбаатар аймгийн төв сумын төвдөө байхгүй. За мэдээж баг дээр шүсээ хэлээгээ тоолох нь бол хэмжүүр. Ууланд явж байгаа шүсээ аяг бас тоолж болохгүй байна. Гэхдээ уул нь оройтой цагаар загас бариад явах эсвэл самар зөвшөөрлөг түг явж байгаа тохиолдолд бол заавал айн багийн төв орж төв орж болохгүй даруй тухайн газар дээр шийдэхэд явахаар ийм зохицуулалтууд хуулинд орсон байна. За оролцогчийн эрх үүрэг. За энэ бол ер нь яг одоо байгаа ийм зохицуулалтууд хуулинд зохицуулсан гэсэн үг л дээ. Ер нь хэрэгжүүлэгчийн дөрвөөс үлдээдэг байгаа. Шүүгч, прокурор, хэрэг үртгэлтийн удирдлагын албан тушаалтан, эрх үүргийн албан тушаалтан гэж. Тэгэхээр эрх үүргийн албан тушаалтан гэдэг бол энгийнээр ойлгох одоо хорвуулын хурдас акт бариад хүн торогддог тэр бүх хүмүүс гэсэн. Одоогоор улсын байцаагч нар хууль зохиол байгууллагын
ажилтнууд бүгд энэ бүхий албан тушаалнуудад байна. За энэ процесс маань эрүүгийн болон захиргааны хэрэгжлийн шийдвэрлэх шүүхтэй шийдвэрлэх. За одоо яг хууль докторч өөрөө энэ хоёр шүүхэд хуваарлсан байгаа. Уул нь бол натурын маргаан байсан ч. Уул натурын гэмтэрийг захиргааны хэрэгжлийн шүүх шийддэг үлдээ. Эрүүгийн хэрэгжил. Тэгэхээр одоо яалтчгүй 99,999 төгрөгийн татвараас зайлшгүй бол захиргааны шүүх 100 сая төгрөгнөөс бол 90% шүүх шийдвэр ийм тогтолцоо явж байгаа. За процесс нь бол адилхан. Захиргааны шүүхтээр ямар нэгэн байдлаар нэмэлт болохоор шүүх өөрийн хэмжээр цуглуулах ажиллагааг болоороо ажиллагдсан байна. За 90% шүүхт гомдол гарах одоо энд бол бүх улсын байр цаашаа 27 төрлийн улсын байр цааш нарыг фиксацсан байна. 10 төрлийн эрхүүгийн албан тушаалтны гарсан шийдвэрийг зөвшөөрөх бол эрүүгийн шүүхтэй. За 17 төрлийн энэ байр цааш нарын шийдвэрийг зөвшөөрөх бол захиргааны шүүхтэй байна. За нэг дээр нэмэгдээ урамшлуулна, нөгөөх дээр нь төлөхгүй. Энэ бол процессийн өөрийн онцлог. За оролцогчтой. За улаанаар тэмдэглэс нь бол эрх ашиг сонирхлын үндэс оролцогч. Холбогдогчхээр тухайн зөрчил гаргасан уруудлагдж байгаа хүн хуулийг. За хохирогч гэдэг бол хохирсон хүмүүс байна. Тэгээ зөрчлийн хуулинд бол хохирогчтой зөрчлүүд бол их бага. Тийм учраас бүх хэрэглээр бол зөрчлийн хэрэглээр бол хохирогч байхгүй. За тэдгээрийг төлөөж байгаа оролцогчдын цэнхээр тэлбэлсэн байгаа. Өмгөөлөгч хууль ёсны. За хууль ёсны төлөөлөгч бол холбогдогч хохирогчийн насан туршаагүй бол эднийг төлөөлнө. Хуулийн этгээд байх юм бол төлөвлөгөө байгаа. За бусад оролцогч буюу процессын оролцогч байгаа. Элмэрч орчуулагч хүндэтгэл мэргэжил байгаа. За уртлаас ялгаатай зүйл нь бол би бол эрхийг бол хангалттай баг камер өөрсдөө зохиогоод ичгэд ирэх нь мэддэг төвчөөс орчих. Үүрэгтэй болсон байна. Өөрөөр хэлбэл зөрчин шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдогч хохирч гэж болсноороо үүрэг үлээ. За төрийн шалгалтын явцад бол үүрэг байна. Өөрөөр төрийн шалгалт явж байхдаа үнийг дуудаад сайдвар авах ирэхгүй бол ямар ч хариуцлага байна. Бодлоо тайлбар хийх юм бол бас хариуцлага байх. Зөрчин шалган шийдвэрлэх ажиллагааны явцад бол байна. За. Одоо ингээд асуулт тавих гэж байна. Ямар документ вэ? За асуулт байна. Энэ процессээр та бүсгэл хуулиар таасан нэг зөрчилдөр хоёр шийдвэр номлуулсан бол эрүүгээр одоо хамгийн авах бол Ямар тэр 14-ийн 7-гийн 17-д тусгай дуудах ажлын дэвлэгсэн замтай хөнгөлөх бол 21 жиг орно. Тэр 17 дээр ахаад эмчийн чинь өгүүлбэр одоо дэвлэгсэн замтай хөнгөлөх бол 101 жиг орно гэдэг. Ингээд авсан нэг эдгээр нь дэрч байна. ер нь материал хуулийн асуудал. Энэ бол
яг ингээд хуулийн давталд үүсч байгаа тохиолдолд бол давхар шийдэх гэж байна. Тухайн хүнд ашигтай үйлдэл шийдэх тийм. Харж иж явах бол яг яасан тэр юу бод хаврын одоогийн 10 сар дээр хамгийн ээлжид хангалттай тусгай тодорхой ажиллаж явж намтай зүгөө одоо гарны хэлээр санаа тэр 10 сар дээр начаад нөгөө бүргөөс жоо тэр энгийн гүнсэн жимшин намтай зүгөө юугээс таахгүй бол дооны хэлээр тэр нэг амьдрал нөгөө паапч өөрийн өөрийн хэлийг дооны хэлээр хамгийн тэрс ч мөн айгүй юм амбэс асуултаа Нэмэлтээс бол ахтуултай. Таны энэ шүүхтэн шийдвэрлэх хуулиар хууль хэрэглэхэд адилхан харилцааг зохицуулж байгаа хоорондоо ийм зохицсон заалт байх юм бол илүү наривчилсан хуулийн заалтыг баримтлана гэж хуулийн зохицуулалт байгаа гэсэн. Тэгэхээр саяын заалт маань өөрөө илүү наривчилсан заалт нь төрөний машин гэдэг заалт нь наривчлаад байгаа гэсэн. Тэгэхээр төрөний машинаар байна. Энэ бол хуулийн зохицуулалттай гэсэн. Өөрөөр хэлбэл алдар дээр нь асуудыг шийдвэр таны шийдвэр байсан. Одоошгийн намуудаа гацтай хатсуу одоо намуудаа гарсан. Энэ дээр шийдвэр наавал би энийг чигээр бол хэлжтэй үйл яаж таан оноо шийдвэр. За энэ тохиолдолд шүүхэд өгнө. Тухайн албан тушаалтан торгол оноо үндэслэлтэй гэдгээр шүүхэд батлна. Өөрөөр гэрчээр болоо гэсэн. Одоо энэ намуудын ээлжид нөгөө төрчиж алдар дээр үйлчлээд би юу хаалгасгүй. Тэгээд одоо одоо манай үйлчлэл бол игнэрээс буруу ингээд 24 мянгаар болоод манай тагтагаа авах одоо энийг нотцоо бид аваад өгөө нотцоо тааш дээр үйлчлээ амжиг авах. За би шийдвэр дээр яриад байна. Тухайн албан агчийн шийдвэрлэлийг хүлээн зөвшөөрөх бол шүүхэд бодлоо. Хэрвээ тэр хүн тогтоосон хугацаанд 15 өдрийн хугацаанд торгуулаад өгөхгүй бол цагтаа шүүхэд өгч албан гүйцэтгүүлэх. Ер нь бол өмнөж манад байсан дэлхийн айлч улс хууль зохиолох байгууллага хүнд арга хэмжээ авч бол тэрийг өөрөө л энэ хуулийн дээр ч гэсэн холбогдогч өөрийнхөө бурууг нотлох үүрэггүй ямар нэгэн баримтыг өмнөөс гаргуулдаг шүүхтээр шаардлагыг ойлгосон байгаа. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны шүүхийн процесс бол өөрөө сонсох байдлаар хилцүүлэх бол явагдахгүй. Үндсэндээ эрүүг эргийн шийдвэрлэх, иргэний эргийн шийдвэрлэх, захааны эргийн шүүхтээр шийдвэрлэх хуулинд бол хилцүүлэг явагддаг, мэтгэлцээ явагддаг. Захааны зөрчил шалган шийдвэрлэх хуулиар бол шүүх уралдалтаа сонсно гэж. Өөрөөр талууд юм сонсоод шүүх өөрөө шууд шийдвэр авах. Гэхдээ одоо бас нэг юм шиг байна. Тэр хүн $1 торгуулчаад $99 зардал гаргаад ялж ивэл тэр хүний шударгаас тогтож байна гэж үзсэн. Тэгээ манайхан тийм ус байх байх. Тэгээ торгуулчаад шүүх ер нь зардал ихтэй шүү дээ. Шатны шүүгээр ороод даваад тэгээд тэр болныг даваад гараад ялж ивэл тэгээд ер нь бол зөрчлийн хэрэг хэн шийдвэрлэх тухай хуулийн онцлог нь бол шүүхтээр хууль зохиолчийн гаргаж байгаа шийдвэр зөрчилдөлтөд гомдоосон торгол шүүхтээр унаад эхлэх юм бол хууль зохиолох байгууллага ажилтдаг арга барил албан агчтай хамгаалах тактикийг босруулах ёстой гэсэн. Тэгэхгүй шүүхтээр унаад байна. Өөрөөр хэлбэл жолоочийг тогтчоод эрийг нотолж чадахгүй, нотолдог тийм тогтолцоог цагдаагийн байгууллага бүрдүүлчихгүй бол одоо шүүх бол онооцол тань шүү. Баримт байх гэж. Тэгэхээр энэ дээр бол нэлээд арга барилын хувьд бол нэлээд өөр. За мөн үйл ажиллагааны хувьд ч гэсэн нэлээд өөр болох байна. Тэгэхээр шүүгч зүрх минь эхний ээлжин сайн унгаад өгөх. Гэхдээ үлдгүүгээр болж болохгүй. Зөрчил хэн шийдвэрлэх ажиллагааны явц цуглуулсан бодлогыг илүүгийн хэмжээнд ажиллагаа шууд боловсруулах.
эрүүл хэн шийдвэрлэх ажиллагааны нэг онцлог бол алхорд маань одоо иргэний эрэг, захиргааны эрэг, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа эрүүл эргийн алхордын тодорхойлт дөрвөл адилхан болсон. Өөрөөр хэлбэл адилхан болсноор ямар ач холбогдолтой юм бэ гэхээр хоорондоо хүрэх чадвартай болж байна. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа эрүүгийн байцаан шийдэх хууль маань өөрөө журмаар асуудлыг шийдвэрлэж байсан нэг цаг хугацаанд босрогдсон тийм үзэл баримталтай байна. Одоо бүх үйл ажиллагаа хөгжлөгдсөн учраас эрүүгийн хэн шийдвэрлэх хуулийн нотлохоор гэсэн хэсэгдээ иргэний эрх шүүхтэн шийдвэрлэх, захиргааны эрх хэн шийдвэрлэх, зөрчин шалган шийдвэрлэх ажиллагааны хууль заасны дагуу зөвлөрсөн баримтат мэдээллийг нотлохоортой тооцсон заасан. Гэхдээ дахиад шалгах эрхийг бол хаагаад байна. Нотлохоортой тооцсон. Тэгэхээр одоо энэ хичээл зааж байгаа хүмүүстэй бол ер нь бол эргийн төрчин шалгаж байгаа гэсэн цаанаа эрүүгийн шалгаж шүү сэтгэхүүгээр ажиллана шүү гэдгийг хэлж байна. Яг зөв. Тэр баримт чинь шууд эрүүгийн эргийн нотлохоортой болно. Энэ сууж байгаа өнгөөл чинь тэр баримтыг чинь бариад шүүхтэй уучлаарай яг энэ хууль заасны дагуу цуглуулсан баримт юм. Та энэ хуулийн дагуу цуглуулсан баримт хоёулаа адилхан байна. За шүүхийн өмнө энэ нотлохоортыг шинжлэн судлаа. Эрүүл хэн шийдвэрлэх хуулийн дээр олон эргэлзээтэй нотлохоорт байх юм бол алийн шүүхийн шийдвэрийн үндэслэл болох нотлохоорт болох вэ гэдгээр шүүх шийднэгээ заасан. Одоо бол процесс хуулиар бол мөрдөн байцаагч хавц хэрэгтэн ягшлах уяад локал боор нэгээд явуулдаг бол тийм боломжийг эрүүгээр хэн шийдвэрлэх хуулиар хаацсан шүү. Өмгөөлөгч дуртай материалаа хавц хэрэгт авахулж болно. Мөрдөгч прокурор зүү харж инээгээд буруу харж үлээ тэрийг хавц хэрэгтэй усгана. Тэгээд өмгөөлөгч тэрийг шүүх уралдаан дээр шинжлэх судлал хүсэлтэд тавьчих юм бол за тэгээд ямар үр дагавар үүсгэх одоо энэ